эмчтэй бас хүргэж ярилцъя гэж бодлоо. Тэгээд холбогдох хүмүүсийг бас өрсөн байгаа. Тэгээд ер нь бол яг үндсэн чиглэл нь болохоор бид нэр одоо нэг хувийн алтур гэдэг ч юм уу, хувийн таксинд явдаг хүмүүсийн тэр такси тоолуурын мөнгө хідвэ, энэ ер нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг ярилцах болно. Гэтэ үүнээс наан Улаанбаатар хотод явж байгаа такси ер нь хэдийн хэрэг тоотой байдیں۔ Тийм ээ. Нийт хүмүүс такси үйлчилгээний компаниуд үйлчилгээгээ одоо 100% амжуулж хүргэж чадж гэнэ үгүй юу гэдэг талын мэдээллийг авах нь бас зүүн хэрэг болов гэж бодож байгаа. За ингээд студиуд бид нар нэг үнэтэй эрхмийг өрсөн байгаа. За тэгэхээр стандарт хэмжил зүйн газрын албаны дарга гам болд ирсэн байгаа. Цэрэн очир гэж хүн ирсэн байгаа. За таныг урьж байна студиудтэй. Сайн байна уу? За яригч баярлалаа. За. Тэд ирсэн энийг л суугацсан. Харин тий. Жаа стресс өсөн та яриг гараж байгаа баяр. Айгу стресс. Ашгүй. За. Тэгэхээр стандарт хэмжил зүйн газрын албаны дарга тийм ээ. Тэгэхээр бидний яг ярилцах сэдв болохоор юм байгаа. Такси компаниуд ер нь үйлчилгээгээ хэр үзүүлж байгаа вэ? Тэгээд такси хэдэн такси ер нь Улаанбаатар хотод байгаа вэ? Бид нар оргил цагаар ч юм уу, өглөө ч юм уу такси дуудахаар ирэхгүй байна л да. Энэ дээр нь ямар учирч андсан байна. Ер нь бол дэлхийн нийтийн хэмжээнд бол такси үйлчилгээ 1795-аас эхэлсэн гэж байгаа. Оноос эхэлсэн. Английн хар таксиг алдартай тий. Монголд болохоор мэдээж хувьсгал ясаа дараа такси үйлчилгээ эхэлсэн. Тэгээ эд оргил үеийн болохоор 2003-аас 2004 онд. Тэгэхэд бол нийтдээ одоо нийслэлийн хүн амын 700-аад мянга байхад такси үйлчилгээ 600 такси 6000 такси ашиглажсэн тий. Тэгэхээр энэ чинь бол бараг 1000 хүнд нэг такси болж байгаа тий. Ийм хүрэлцээтэй байсан. Тэгээд зах зээлийнхаа хууль ярьч юм уу юугаар чинь тий янз бүрийн асуудлаас үсээд одоо өнөөдөр 16 оны байдлаар бол нийтдээ ерөөсөө албаас өсвөл 536 такси л байна. Нийт 12 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд 536. Тэгээд 536-аас бүгдээр яг хууль ёсоор одоо албаас байна уу гэхээр бас биш юм аа. Яасан гэхээр нийтийн тээврийнхтэй гэрээ байгуулад яахтаа бол заавалч нэг баталгаатай тоололттой байх гэсэн шаардлага байна шүү дээ. Тэгэхэд энэ 536 таксиас дөнгөж 283 л одоо баталгаатай тоололт одоо энэ баталгаажуулалтын гэрчилгээтэй тий аль биесээ улсаас төвшөөсөн ийм такси явж байгаа. Тий одоо энэ. Одоо та охин такси суухаараа яг энэ юутай одоо энэ шиг найдвартай юм байна улсын баталгаатай ийм тоололттой юм байна гэж ойлгоод сэтгэл тий. За энэ болохоор яг стандарт хэмжил зүйн газраас албан ёсны тэр лацтай тоолуур нь яг л явахаараа явж байгаа гэж ойлгоход болно тийм ээ. Тэгэхээр одоо 500 хэдэн такси яваа гэсэн бэ? 536 байгаа. 536 таксинаас хэдэн юм тоолоо? Одоо 5% нь 283 яаж яасан? 283 тий. Тэгэхээр босч нь одоо нөгөө янз бүрийн хүндэд байдаг юм шиг бас нөгөө такси метр байдгүй тийм ээ. Тэгээ баталгаажуулалт хамрууд хэнийггүй манай нийтийн тээврэх бас энэ тэр гэрээгээ хийхдээ нэг тоодгүй юм шиг байна. Энэ болохгүй байхгүй тийм. Тийм шүү дээ. Тэгээ энд бас яагаад энэ такси өөрчлөлт би хувь нь яг үүсүүлж байгаа энгийн хуваар ойлгоход тийм. 2003 оноос хойш нөгөө 6000 такси чинь дандаа хувьд гарсан байхгүй. 2 жилийн нөгөө гэрээ хийчихдэг. За чи өдөрт одоо өдөрт сар хэдэн төгрөг юм тулаад энэ машиныг 2 жил дараа хувь болгоно гэсэн. Тэгэхээр нөгөө мэрэгшин жолооч нь мэрэгжлийн авто машинтайгаа хувьд гарчаар чинь нөгөө администрацийн компаниуд нь бас гай суурь болгох зах зээл алдсан байхгүй. Ингээ аюу хүндэлтэй байгаа юм шиг. За, ийм юм байна л да. Та 2002 онд гэлөө 6000 7000 такси байсан юм байна. Тэр үед чи Монголын хүн ам Улаанбаатарын хүн бол 700-аад мянган хүнтэй байж хах 7000 такси байсан юм байна. Тэг бараг тийм. Оргил үедээ. Тэгсэн чи одоо сая 100 мянган хүн амтай болчихлоо. 30 мянгад нэг такси болох. Тэнгүүтээ 500 такситай болсон ба шүү дээ. Тэг бараг 30 мянгад л нэг такси. Тэгэхээр одоо 6500 такси асгацсан байна. Энэ болохоор хувьдаа өдөр өдрөөрөө мөнгө төлж явж байгаад яг таксинд явдаг хүмүүсийн машинтаа ингээд гаргацсан байгаа юм ба шүү дээ. Тэр хүмүүс чинь хувьдаа нэгсэндээ халтур гэж яриад. Халтур хийгээ одоо халтур тийм одоо амтэр харгамж байл да бас нэг тийм. Гэхдээ тэр хүмүүс хорж болохгүй шүү. Яг өөртөө тийм болсон хүмүүс гэсэн байхгүй да. Тэгээ энэ дээр нөхөө хяналт төр одоо хяналт хөржүүлж чадахгүй байна одоо энэ. Замын цагдаа, тэрний нийслэлийн мэргэжлийн хяналт байна, тээврийн газрынх байна. Энэ дээр одоо яг та одоо хэрэглэгчийг буруу хэмжлийн сөрөг үр дагавар гэж байдаг байхгүй юу?
Энэ буруу хэмжлээс болж сөрөг үр дагавар гардаг шүү дээ. Тэрнээс нуурчлаас сэргийдээ та одоо энийг одоо ханих хэвээр хийн чадахгүй байна. Тэгээ ингээд задгаарч байна. Тэгэхээр одоо шинээр хүн такси компани нээ гэж бодъё л да. Би жишээ нь за нэг 200 такситай ч юм уу 300 такситай такси компани нээ гэж Би жишээ нь нээ гэвэл маш олон такситай хүмүүс шатах магадaltaй учраас би нээхгүй юм шүү дээ. Ер нь нөгөө зах зээл гэж юм харагдаж шүү дээ тий. Зах зээл шиг одоо хувийн машинаар дүүрчээд шүү дээ. Би хэлсэн шүү дээ. 6000 машин одоо энэ хасгсан баг байхгүй хоо ер нь энэ монголчууд машин аригтай шүү дээ тий. Яваад ямар ч яваад байна. Монголд яваад байна. Тэгэхээр энэ олон машин шиг мэрэгжлийн жолооч нар бас гарцсан байдаг. Тэгээ ингээ ягаад явахаар нөгөө автобус компани байгуулахаас их эрсдэлтэй л дээ. Би утгагүй хэлэхгүй шүү дээ. Эрсдэлтэй. Тэрийгээ сайн тооцоолох байх гэдэг. Энэ 700-аар яваад байгаа юм, 800-аар яваад байгаа юм, 900-аар яваад байгаа юм, 1000-аар яваад байгаа юм. А яг энэ бол яг хуулийн дээр бол яг энэ нөгөө нийтийн тээврийн газартаа гэрээ байгуулдаг. Одоо автобусын нийтийн тээврийн газартаа гэрээ байгуулах гэхээр эхлээ та нараа эхний километр 1000 төгрөг. Хоёр километрээр 800-аар явах хэрэгтэй. Тэгж гэрээ идэх. Одоо Улаанбаатар такси трансфер сервис одоо хамгийн том 263 такситай эднийх болохоор за бид нар эхний километрт 1000-аар явъя. А хоёр дахь километрийг 800-аар тооцъё гэдэг. Одоо жишээл 5 км өгөх чинь эхнийх нь 1000 төгрөг, дөрөвднөх 432-оор 4200 төгрөг гэсэн. 5000 биш. Одоо 5000 өгöd байгаа шүү дээ хүмүүс тийм. Энэ биш ээ. Энэ хуулиараа тийм байна. Хэрвээ тийх юм бол тэр компани эрхтэй бас ярина шүү дээ тийм. А мөн бас тэгээ яг та ажилтнууд одоо ингээд акцент явж ажил төрөлтөө одоо ингээд та хүлээж байгаа шиг 10 минут хүнтэй уулзъя гэх юм бол минутанд 100 төгрөг байдаг. Тэгэхээр та гарч ирээд 1000 төгрөг төлнө тэгээд бодлоо. Энэ бол аль биесны үчиг юм байна. Одоо энэ хувийн таксинууд чинь бүгд 1000-аар авдаг юм шиг тий. Одоо 1 км 200 300 ч юм тий. За 500 гарангууд 1500 өгч. Хувийн таксин дээр цөмөрөө үргэлжлүүлээд ирээ тахны зочин байгаа. Тэгэхээр одоо болохоор бид нэр эхний ээлжинд яг нэг Улаанбаатар хотод бүртгэлтэй үйл ажиллагаа явьж байгаа такси компаниуд хэд байгаа бэ гэсэн тоог нь мэдээд авчлаа. Тэгээд яагаад 7000 такси оргил үедээ байсан бол одоо яг аль бие усны 500 такси үлдээ 6500 байхгүй болсон гэж яриад байгаа. Гэхдээ эдгээр байхгүй болоогүй хувийнх болчоод явж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ дээр дахиад хуваараа нөө таксинд явдаг олон хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм учраас такси компаниуд шинээр байгуулагдахад угаасаа орон зайн маш олон хүмүүс хувийн таксинууд байгаа учраас ашиг жоо эрсдэлтэй гэж үзээд байгаа юм байна. Тэгээд тоо нь бол хүн хамдаа бараг болчиход байгаа. Аль бие усны таксинд баг байгаа юм байна. Тэгвэл нэг ийм болчихсон гэж байна. Баг машин биш байхгүй такси хуваар явдаг хүмүүс чинь баг байхгүй. Одоо тэгээд тэр их улахын компаниуд өөрсдөө хийсэн байна. Одоо 2 жил бариад машин аваа гараад тэгээд нөгөө машин авахлаа тэр амьдрах арга болно шүү дээ. Тэгээ 2002 оноос хойш одоо 15 жил өнгөрцөн байна. Энэ оронд маш олон хүмүүс өөртөө хувьдаа машинтай болсон юм байна. Ингээд маш олон хуваараа такси хүмүүсийг бэлдээд өгч юм байна шүү дээ. Тэгээ 2002 он чинь машин бол ерөнхийдөө тансаг хэрэглээ явсан. Одоо л ингээ хэрэглээ авчихсан. Ахын хэрэглээ шүү дээ. Машин байлаа байх болсон тийм. Жолооч чинь мэрэгжлээс одоо жолооч биш шүү дээ. Аав одоо мэрэгжил гэхээр жолооч гэл бишиж өгдөг л шүү дээ 10 жилдээ тийм. Одоо мэрэгжил гэхдээ яг англиуд арай өөр баг л та тэрийн зам мамд явдаг юу гэдэг. Тэгэхээр одоо байгаа 500 таксига ядаж 500-ийн бүгдийг нь шүү дээ. Энэ стандарт хэмжил зүйнхээ бичгийг бол нөгчүүл дээр юм шүү тийм ээ. Тэгэхээр нөгөө хэд нэрж авахгүй байгаа мó компаниуд хамрахдахгүй байхгүй юу? Одоо 14 онд тэгэхэд мэрэгжлийн хяналтын хас нийслэлийн мэрэгжлээс хялт болсон. Тэрүүгээр хэсэгч болсон. Тэгээд биелүүлэхгүй байгаа нөгөө. Хууль нь одоо чангатаа сулаад байсан. Энийг бол бас татвар төлдөг л үү тэр. Тэгээд татвар нөгөө тэрнээс бас ухтаагаад. Гэхдээ яг альва нэгэн Монгол улсын газар нутгийн дээр үйл ажиллагаа хийж байгаа бол хууль ёсны дагуу татвараа төлөөд их өстой эцсийн үр дүн нөгөө хэрэглэгчдэд яг стандартны юм очно гэдэг чинь нэгсэндээ илүү дутуу километрийн мөнгө авахгүй л гэсэн үг л дээ. Тий, одоо 14 онд бид нар тэр ягаад тэгээд такси үүсгэж яхад та нарын баталгаажуулалтыг хураамж гэж байгаа шүү дээ. Энийг баталгаажуулалт өндөр байна гэхэд тухайд 15 байсан. 15 мянга болсон шүү дээ. Нэг таксиметр баталгаажуул. Тэгээд бид шадар сайдаа асуулт тавиад ингээд хэрэгжээ ирэх шиг талаас нь ярьж байгаа. Тэгээд 7500 2 дахин багассан байгаа. Тэгэхэд л одоо самрагдахгүй яваад байгаа. 7500 жилдээ төлөх юм уу? Жилдээ 7500. Нэг удаа баталгаажуулаад та энэ гэрчлэг авахд таны энэ чинь хэрэгжих хамгаалалттай үнэн зөв хэмжилт хийж яана гэдэг чинь Монгол улсын засгийн газраас баталж байгаа шүү дээ. Тэгэхэд бид 7500 ханаад мэдээж үйл ажиллагаа явуулж зардал гарна шүү дээ. Тийм шатар сайд тушаал баталж харих. Жилдээ 7500 юм уу? Жилдээ 7500 шүү дээ. Тэр өгөхгүй байгаа юм уу? Тэрийг өгөхөөс одоо ингээвээр харамж байгаа юм яаж байгаа одоо мэдэхгүй. Замын цагтаанаартай хамтарч ажилламаар юм байна. Тосоолж байгаа энэний шаардах хэрэгтэй. Эндээс бүх мэдээж. Дугуйнийх нь шаардлагатай явахгүй болтой
орж яваад шүү. Замын цагдаагийн зогсоогоо шалгаад торгож байгаа юу үгүй юу? Одоо энэ ерөөсө хаягдсан байгаа. Энэ бүр хаягдсан. Одоо энэ дээр би та бүхэн дугууны хэмжүүр тавьдаг. Одоо жишээл энэ чинь нөгөө шалгуулгатай 15 дям радиустай дугуй тавьчаад тэгээд нөгөө ашиглахтаа нөгөө 13 радиустай дугуй тавьчих нөгөө чинь эргэлт нөгөө километр чинь 15 дугуй хийж ирэх хөө нөгөө чинь хэд ирэх хөө те. Бас ийм маягаар шингаад нарийн болохгүй нэ. Энэс хайдаг байхгүй. Одоо энэ дээр чи бид машин номерыг компанийн нэрийг тийм Дугуйных нь хэмжээ. хэдэн сар хэдэн одоо шинэ нэхэд одоо 2016 оны 11 сарын 4 гэж байна шүү дээ. 11 сарын 4 хүртэл одоо энэ ашиглажсэн таксиметр байхгүй тийм. Ийм тавьчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө юу яагаад одоо жин дээр болохоор нөгөө туухан мохон багсаснаас чи идэх шүү дээ. Яг тэрнтэй адилхан дугууныхаа эргэлтээр мөнгө. Одоо дууг нь хэд юм бэ? Дууг харж байгаа. 13 аа ёо. 13 үгүй. 15-нд ямаас шихэд дугуй хараалж 14 инч хон 15 инч хон хачих шүү дээ. Аа тэгж дууг нь оруулж. Тэр одоо байсаг чинь одоо жишээл замын сайтахан шалах хэрэгтэй байхгүй. За шалгаачаа бишгэрэн үзчихлээ тий. За та бишгийг авлаа. Танаас 15 инч байна. Энд чи 14 байна. Яагаад ингэж байгаа ингээл асуудал байхгүй. Энд чинь эцсийн үр дүнд нөгөө хэрэглэгчдийнхээ мөнгөний хохирохгүйгээр ингэдэг гэсэн үг байна. Энэ тэгэхээр орхиж болохгүй зүйл байна тийм ээ. Өргөн хэрэглээний бараа гэж байдаг бидний өдөр тутам хэрэглэдэг тэр талахгүй л тийм ээ. Мах шиг такси чи өргөн хэрэглээний одоо өргөн хэрэглээ байхгүй юу? Хүн болгон таксигаар үйлчлүүлж байгаа. Тэр хүн болгоны карманаас нэг таксинд илүү 500 мянган төгрөг өгч байгаа энэ гарч байгаа бүх юм чинь сардаа жилдээ нэлээх мөнгө гарах байхаа. Судалдаг хүмүүс байвал бас судлаад үзэхэд тодорхой хэмжээний ингээ хараад дах чинь энэ хуваар таксинд явж байгаа жолооч нарууд ерөөсөө би ямар сэтгэл зүйн дээс бас илүү сэтгэл зүй шиг болтой. Орж ирлээ ажиг орж ирлээ хараад за энэ нэг иймэрхүү за энэс хэдэн нэг. Сарайга нэг гайгүй холстой хамаад за энэ нэг иймэрхүү энэс нэг хоёр дахь авчих. Яг тийм баг. Бүр харахад би өөрөө ажиллаад байдаг байхгүй. Такси ингээл машин гарддаг өдрөө шүү дээ. Нэг такси ус ярьж тэгэн бол наваа нэг өдөр гэсэн чинь. 3 гарлаа гэхгүй. Би гайхаад 3000 гүгс. Үгүй 3 км гинэ. 3 хүмүүс зарим хүмүүс 3000 өгөө болчиход байгаа явчих. Зарим хүмүүс нь ус дэшээ гоо. Үгэн дээр тоглосон. 3 км хийчих. Айхтар бол. Гэтэ манай адиас айхтар биш шүү. Би ч нөө 3000 гэдээ асуусан. Мэдчихээс заасан. Адиа ингэж гэж шүү дээ одоо. Машин гардаг өдөр ч юм уу ингэ таксинд гараа өргөө зогсож ивэл нэг жижиг дугуйтай машин ирвэл яв. 13 байна яв. 13 бол 15 заасуу яа. Хаач самаагүй. Тэгээ энэ тэгэхээр энэ дугуйг нь оруулдаг бас хэцүү юм байна. Тэгээд жишээнд оруулдаг байхгүй тий. өвөл бас 100-ны дугуйтай машин илүү их километр зааж магадгүй гэж бодоод байгаа. Эргэлдэн шүү дээ одоо. Манайхны толгой их сайжлах тэр тал дээр бол яаж монголчлог ухаан гэдэг байгаа шүү дээ. Агуу шүү дээ ямар. За бидэнд үнэтэй мэдээллийг өгсөн танд баярлалаа. Ямар ч байсан бид нэр яг хэдэн такси байгаа юм бэ? Ер нь ямар юунаас болоод энэ такси хомсдолд орсон байгаа юм бэ гэдгийг бас богино хугацаанд мэдэж авлаа. За ингээд хэрэгтэй мэдээлэл. хэрэгтэй мэдээллийг өгсөн танд баярлалаа. Баярлалаа.